За юу цаанда манайхаа намрын энэ сайхан өдөр та бүхэн дуртай дууга пянзаар сонсохыг хүсдэг байх л да. Нэх гоё амьд мэдрэмж авдаг шүү дээ. Тэгвэл та бүхэн энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ QR кодыг утсаараа ганцхан дарж уншуулад бүх үнцийг тоглуулж болох бүрээтэй пянз тоглуулагчтай болохоо бэлгэнд нь жаз болон итали дуутай пянзуудыг үнэгүй дагалдах юм байлээ шүү. Бас хүргэлттэй гэж байгаа. Энэхүү пянз тоглуулагч нь Bluetooth-тэй бас FM-тэй болохоор хүссэн бүхнээ шууд сонсч болох нэ. Нэрээ description хэсэгт байрлах линкээр ороод бас захиалж болно. QR-ын нэрийг аль аль нь ажиллана гэсэн. Ингээд бичлэгэнд орцгоё. Хичээл ном эхлэхэд ядар сүлдэн өглөөдөө орноосоо бос хоош дургуун үрж бүр унтаад баймар санагдаад байгаа юм шиг зү. Манай ертөнцид болж бүхэл юмс үзэгдэл элдв урвал нь энерги буюу эрчим хүчний нэг хэлбэрээс нөгөө хэлбэр шилжин хувиргаснаар явагдаг. Таны амьдралын бүхэл хэрэгцээ мөн энерги дээр тулгуурладаг. Тэгвэл та бүхэнд өнөөдөр энэ сэдвтэй холбоотой маш сонирхолтой нэг имжлэгийг хүргэхээр бэлтгэлээ. Хүн хоол хүнсээр дамжуулан биедээ энерги шингээж авдаг. Харин гар утас компьютер автомашин гих техникүүд ч гэсэн мөн өөрсдийн гэсэн энергийн хэрэгцээ шаардлагатай байдаг. Уг хэрэгцээг хангана гэдэг нь хүнтэй адил хэлбэр швэ. Тиймээс ч олон зууны турш эрдэмтэд олон янзын аргыг сэдэн хүний өснө нэмэгдэж буй техникийн хэрэгцээнд энергийг нөхөх хэрэгслүүдийг бүтээсээр ирж. За жишээ нь цахилгаан эрчим хүч бол зайлшгүй шаардлагатай энергийн хэрэгцээний нэг бөгөөд үүнийг дулаанаар, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх замаар болон цөмийн урвалын аргаар нөхөж байна. Хэдий бид өнөөдрийн хэрэгцээг нөхөж чадж байгаа ч гэсэн маргаашийн эрчим хүчний хэрэгцээ улам нэмэгдэж байгаа нь биднийг цаашид эрчим хүчний хямралд хүргэж болзошгүй юм. Үүний улмаас хүн төлөвлөлтөнд дахин өөр их усүрийг олохоор сансрын удам орон зай руу харгалжээ. Харин одоо та өөрөөсөө нэг асуулт үзээрэй. Хэрэв бид нар буюу одноос ялгарч буй эрчим хүчийг бүгд нь ашиглах боломжтой бол таны амьдралд хэрхэн өөрчлөгдөх вэ? Энэ сэдвээр хэдүүлээ бичлэгээ эхэлцгээе. За нэгт нь бол энерги хадгалах хуйлгаамаа. Эхлэлсэд бид эрчим хүч буюу энерги нэг төвөөс нөгөө төлөвч шилжиж аливаа үзэгдэл ба процесс явуудаг тухайд дурдсан. За тэгвэл гол сэдв рүү орохоос өмнө орчлуулгад энерги хадгалах хуулийн тухай товчээрэй. Уг хуулийн гол агуулга бол энерги оргуу хойсноос үүсч эсвэл устж алга болохгүй. Зөвхөн нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжинэ гэж. Харин ингэхдээ 100% нөгөө төлөвч шилжихгүй бөгөөд зарим хэсэгт нь алдагддаг. Үүнийг бид тухайн системд ажил хийн хэмээн нэрлэдэг үлээ. Янз бүрийн шалтгаанаар энерги нь алдагдсаар байх ба үүнийг залруулна гэвэл бид ертөнцийн хуулийн эсрэг боломжгүй зүйлийг хийхийг оролдож байна гэсэн үг. Эндээс юу дүгнж болохоор вэ гэхээр энерги гэдэг бол яг хувинтай ус гэсэн үг юм байна. Энэ усыг бид ханаас ч аваагүй ба бүгд ямар нэгэн зүйлийн тогтоол хоримтлогдсон ус гэсэн үг. Харин усыг өөр хувин руу юулах үед бүх ус тийш орохгүй ба ямарваа нэгэн хэмжээгээр хувинд ус үлдэнэ. Ус өөр хэлбэрлүү шилжиж болох ч бүрэн биш ээ. За ингээд та физикийн маш чухал тулгуур ойлголтуудын нэг болох энерги хадгалагдах хуулийг ойлгож авлаа. Харин одоо цаашаа нарны тухай ярилцгаая. Нарнаас энерги авах нь. Нар бол бидний амьдрал ба энергийн хамгийн гол их сурвалжуудын нэг үлээ. Нарны гэрлийн тусламжтайгаар ургамал болон бусад организмууд фотосинтезийн урвал ялгаруулж урган төлждөг. Тэгвэл тэрхүү ургасан цэцэг навчийг өвсөн тэжээлтэй амьтад хоол хүнс болгох ба идэж тэжээлийн хэлхээний зарчмын дагуу аратан амьтан өвсөн тэжээлтнийг барин иддэг. Харин хүмүүс бид ургамал амьтан хоёуланг нь өөрсдийн хоол хүнс болгон иддгээс хойш нарнаас энэ байдлаар энерги нөхөн авдаг гэж. Тиймээс хөдөө гарахдаа Д витаминаар баяжиж борлсон бие хараад нарнаас энерги олж авах цорын ганц арга барил гэж бодох нь энд байжээ. Бас дээрээс нь тэгж борлох нь эргээд танд өвлийг өнтөд авахд туслах үзье. За эргээд хэрүүл ярианд орцгоё. Нар гэдэг чинь бидэнд иймэрхүү байдлаар энерги өгдөг юм бол та нар өөрөө хэрхэн энерги олж авдаг вэ? Нар гэдэг бол шатаж буй од буюу авраг том шатаж буй плазмын бөмбөлөг. За учир нь ойлгохдохгүй нэр томьёо хэлчих вэ гэж гайхаж магадгүй л дээ. Тиймээс тайлбарлая. Плазм гэдэг бол нэг ёсондоо физик тодорхойлогддог материйн төлөвийн дөрөвт хэлбэр гэсэн үг л дээ. Бид хатуу шингэн хийн төлөв гэж байдгийг мэднэ. Тэгвэл плазм гэдэг нь маш өндөр температур дэх электроноо алдсан хийн атомыг хэлж байгаа юм. За ингээд багцуултгай ойлгомжтой болсон гэж найдаа. Нар нь өөрийн энерги цөмийн нэгдэх урвалын дунд олж авдаг. Ингэхдээ наран дээрх ус төрөгчийн атомууд нэгдэн гелий болдог ба энэ процесс донд маш их хэмжээний энерги ялгардаг. Энэ нарыг амьд ойлгодог гол түвшин. Нар дэлхийн хоёрын хооронд нийт 150 сая км зайтай. За бас тэгээд нарнаас ялгарч байгаа тэр их эрчим наашаа ирэх гэж бөө юм болно. Нарнаас ялгардаг янз бүрийн цахилгаан соронзон долгионууд дэлхий рүү ирэхдээ гэрлийн хурдаар явдаг дор хаяж 8 минутыг зарцуулдаг. За ирлээч гэсэн тэгээд нарнаас ирэх эрчим хүчний зөвхөн 30% дэлхийд үлддэг бол үлдсэн 70% нь орчиндөө дарахж эсвэл агаар мандал дээрээс буцан ойдог байна. Ер нь харамсалтай байгааз харин хүний техник технологийн чадах улам нэмэгдэж буй энэ цаг үед энергийн хэрэглээч үүнтэй зэрэгцэн өсөж байна. Тиймд шинэ энергийн их усүр болох нь маш чухал асуудал болон хувирчээ. Тэгвэл 1960-аад онд нэгэн хүн ирээдүйд бидэнд тулгарх энэхүү асуудлыг урьдчилан харж маш сонирхолтой нийтлэлийг дэвшүүлсэн байна. Тэр нь юу вэ гэж үү? Энэ бол Dyson-ы бөмбөрцөг. Dyson-ы бөмбөрцөг бол нарыг тойрон хүрээлэх ба мега цогцлбор бөгөөд анх 1960 онд Англи Америкийн онлайн физикч математикч Freeman Dyson санаачилсан байна. Бид өмнөх хэсэг дээр нар гэдэг бол цөмийн нэгдэх урвалаас эрчим хүчээ ялгаруулдаг шатаж буй бөмбөрцөг талаар дурдсан. Тэгвэл Dyson-ы бөмбөрцөг рүү гүнзгий орохоос өмнө хэдүүлээ цөмийн урвалын тухай бяцхан тайлбар сонсцгоё. Цөмийн урвал нь хоёр төрөл байдаг. Эхнийх нь цөмийн хуваагдах урвал буюу нэг атомыг хоёр хувааж их хэмжээний энерги гарган авахар. Хоёр дахь нь цөмийн нэгдэл урвал буюу хоёр атомыг нэгтгэж өөр нэгэн элементийн атом болгон хувиргах арга бөгөөд цөмийн хуваагдах урвалаас илүү их хэмжээний энерги ялгаруулдаг байна. Гэвч цөмийн нэгдэх урвалыг зориудаар явуулах их бэрхшээлтэй биш. Харин цөмийн нэгдэх урвалын тухайд бол энэ 80 жилийн настай технологи юм. Таныг залхаагүй гэж найдаа. Одоо буцаад гол ярианд орё. Тэгвэл физик Dyson-ы гаргасан санаа нь юу байсан бэ гэхээр нарнаас гарч буй их хэмжээний эрчим хүчийг ойрын зайнаас цуглуулan ашиглаж хүн төрөлхтний
хүний улам ихээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг нөхөх юм. Дайсны бөмбөрцөг нь ажиллах зарчмыг тайлбарлах юм бол нарыг тойрон хүрээлэх асар том бөмбөрцөг эсвэл хиймэл дагуулууд нарнаас ялгарч буй гэрэл ба дулааны энергийг хүний соёл иргэншилд нэн тустай энерги их хүсэр болгон хувирах ба дараа нь шууд хүмүүс рүү дамжуулах аж. Үүнийг тэрээр хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийн мэдээллийг дурдаагүйч уг санал дээр үндэслэн хэд хэдэн боломж төлбөрүүдийг эрдэмтэд тооцоолон гаргасан байна. Үүнд эхнийх нь Дайсны 1960 он сэтгүүл дээрээ хэвлүүлсэн хөндөй Дайсны бөмбөрцөг юм. Нарыг тойрон хүрээлсэн 3 м өргөнтэй хан босох бөгөөд үүгээр дамжуулан энергийг хувирган авах аж. Харин өөр дэвшүүлсэн хувилбар гэвэл бөгжин хэлбэрийн Дайсны бөмбөрцөг бөгөөд нарыг тойрон хүрээлэх бөгжин хэлбэр нарийн цагийг нь нарны эрчим хүчийг хувирган авах гол концепц байгаа. Хэрв бид Дайсны бөмбөрцөгийг бүтээх чадамжинд хизээ нэгэн цагт хүрвэл энэхүү бүтээл нь хүний бүхий л энерги хэрэгцээг дангаараа төгөж чадна. Тэр үед Улаанбаатарын утаа өнгөрсөн төв болон хувьч өстой метрогоо барих жинхэнэ цаг үе ирэх нэ. За тэгээд хэдийн онлын хүрээнд Дайсны бөмбөрцөг гой сонсогдож байгаа ч гэсэн практик дээр хэрэгжүүлж инженерүүд үүнийг барина гэдэг бол жинхэнэ хар тарсан зүйл байх болно. Яагаад гэж юу? Дайсны бөмбөрцөг бол нарыг тойрон хүрээсэн асар том байгууламж гэдгийг иргэн санацгаая. Харин нарны хэмжээ маань хэд вүлээ? Нар маань нийтдээ 1,392 мянган км-ийн диаметртэй. Энэ дэлхийн 12,725 км-ийн диаметртэй харьцуулахад жинхэнэ тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Нард манай дэлхийгээс даруй 109 дахин том гэж та төсөөлдөө. Тийм ээ. Тэгвэл энэ том шатаж байгаа одыг тойрон хүрээлэн бүхлөтэн байгууламж барина гэж бодоод үзтээ. Ёстой уран зөгнөл мэт санагдаж магадгүй. Угаасаа л бараг шинжлэх ухааны уран зөгнөл гэсэн үг л дээ. Харин одоо үүнийг барихад шаардлагатай материалын талаар бодож үзье. Мэдээж нарыг хүрээсэн аврагтан бөмбөрцөг өрхөд манай гаригийн бүх байгалийн баялагч хангалтгүй. Эрдэмтэд Дайсны бөмбөрцөгийг бууд гарыг ашиглан барих боломжтой гэж байгаа ч гэсэн бас л үүнийг дагаад түн бүмэн асуудал тулгарч болох нь бүхлөтэн нэг гарыг нь ураагаад алга болох нь цаашдаа нарны амигт тогтургүй байдлыг үүсгэж болно. Ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоо гэдэг шиг. За тэгээд барих хангалттай материал байсан ч гэсэн Дайсны бөмбөрцөг бол инженерчлэлийн жинхэнэ гамшиг байх болно. Учир нь нарны татах хүчний бүсээс ангид аль эсвэл татах хүчинд өртөлгүй барина гэдэг бол ёстой л бурхны шийдэх асуудал үзье. Мэдээж бас томоохон байгууламжийг барихын тулд мөнгө их хэмжээний эрчим хүч шаардлагатай. Тэрний гарц гаргалгааг олно гэдэг нь чамгүй их ажил болох байхаа. Үнэхээр материалаа олоод инженерийн шийдлээ гаргаад зарцуулах энергийг нөөцсөн ч бүхэл бүтэн одны иргэн тойронд байгууламж барина гэдэг бол хүрээлэн буй орчны хувьд маш томоохон аюул занл хэл байж болно. Эцэст нь гэхэд хүний гараар Дайсны бөмбөрцөгийг барина гэдэг нь бол бараг боломжгүй гэдгийг бид мэдэж байлаа. Харин хүнээс өөр илүү дэвшилтэд соёл иргэншил үүнийг барих болов. Та юу гэж бодож байна? 5. Кардашевийн хэмжээ. Соёл иргэншлийн энергийн хэрэгцээ ашиглалтаар нь хэр дэвшилтэд соёл иргэншил болохыг тодорхойлдог. Кардашевийн хэмжүүрийн талаар та сонсч байсан уу? 1964 он Зөвлөлт холбоот улсын эрдэмтэн Ордон Оронж Николай Кардашев Арменид болсон эрдэм шинжилгээний хорлолын үеэр өөрийн хэмжүүрийн талаар анх танилцуулжээ. Кардашевийн хэмжүүр бол онлын хэмжээс бөгөөд окторгуу хэмжээний эрчим хүчний хэрэглээг тодорхойлдог байна. Хэмжээс нь тэг төрлөөс 5 төрөл хүртэл заах ба уг төрлүүд нь тухайн эрчим хүчний хэрэглээнээс тодорхойлогддог гэж. За жишээ нь тэг төрөл нь зөвхөн тухайн гаригийн байгалийн баялагийг ашиглан эрчим хүчний хэрэглээг нөхдөг соёл иргэншил байна. Харин нэг төрөл нь гаригийн хэмжээний бүхэл нөөцийг ашиглан эрчим хүч гарган авах технологи төрсэн соёл иргэншил. Хоёр төрөл нь өөрсдийн нарнаас эсвэл одноос эрчим хүч гаргаж авах чадaltaй байна. Гуравдугаар төрөл бол бүхлүүдэн галактикийн хэмжээнд эрчим хүч гарган авах буюу хар нүхийг хүртэл захирч өөрчлөх чадамжтай соёл иргэншил юм. За тэгвэл одоогоор бидний Кардашевийн хэмжүүр нь Америк нэгдсэн улсын нэрт одон оронж Карл Саганы тодорхойлсноос тэг 10.7-оор байгаа. Энэ нь хүн төрөлхтөн зөвхөн нийт нөөцийнхөө тэг 100.16%-ийг л ашиглаж чадж байгаа гэсэн үг юм. Хэдийгээр бид одоо соёл иргэншлийнхээ дээд зэгт яваач энэ хэмжүүр нь хүний цаашдын хөгжих боломжийг мөн давхар тодорхойлж байна гэсэн үг. Иймд Дайсны бөмбөрцөгийг барих чадамжтай соёл иргэншилтэнд дор хаяж Кардашевийн хэмжүүрийн 2 дугаар төрөлд багтах ёстой нь өнөө цаг үед хүн үүнийг барих нь бараг л боломжгүй болгож байгаа юм. Гэхдээ бид чадахгүй нь өөр хин нэгэн үнийг чадахгүй гэсэн үг биш ээ. 6. Харийнхны Дайсны бөмбөрцөг. Хүн төрөлхтөн сансар окторгуугаас харийн соёл иргэншлийг тасралтгүйгээр ирж хайсаар байна. Өөр нарны аймагуудаас ирэх оддын хит яган туяаг шинжлэх явцдаа Дайсны бөмбөрцөг байж болох одыг хүрээлсэн мега барилга байгууламж барих магадaltaй 60 гаруй одыг нээн илрүүлсэн байна. Бүгд сүүн замын галактикт байгаа нь бүр сонирхол татаж байна. Энэхүү одод дор хаяж 900-аас 6500 гэрлийн жилийн цаана байгаа бөгөөд одоогоор Дайсны бөмбөрцөг аль эсвэл харь соёл иргэншлийн уул мөр гэсэн баталгаа биш юм. Тухайн одыг Дайсны бөмбөрцөг гэж магадгүй гэж үзсэн шалтгаан нь ялгаргуульч хит яган туяа ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд жишээ авахад одоо улаан одны хэмжээ нь 1700-аас 3200 Цс байдаг бол с жиглэгдэж буй одод нь 400 Цс хүртэл хит яган туяаг ялгаргуульж байгаатай холбоотой юм. Гэхдээ үүн дээр ч гэсэн мөн өөр учир шалтгаан байж магадгүй талаар эрдэмтэд дүрдэжээ. 7 дүгнэлт. Хүн төрөлхтөн өснө нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг шийдэх нь их яригтай асуудал. Тэгвэл энэ бүх асуудлыг нэг бүсэн шийдэж болох нь хэдий ч Дайсны бөмбөрцөг боловч онлын хувьд цаасан дээр боломжтой ч практикийн хувьд хэрэгжинэ гэдэг нь бараг боломжгүйтэй адил юм. Бүглүүдний шатаж буй галт бөмбөрцөгийг тойруулан томоохон хэмжээний барилга байгууламж барина гэдэг бол ойрын хэдэн зуунд ч хүмүүсийн хийж чадахгүй зүйл болоод байна. Хэдий боломжтой байлаа ч гэсэн үүн шаардлагатай нөөц хэрэгцээг бид хангаж чадах нь юу л бол. Тиймээс хүмүүс илүү боломж шийдлүүд буюу илүү аюултай, илүү ашигтай, сэргээгт эрчим хүч ба цөмийн эрчим хүчийг сонгон судлах нь илүү бодит ба цөмийн нэгд хурлал нь хамгийн боломж төлбөрүүдийн нэг тооцогдож байгаа. Мөн ойрын үед ус төрөгчийн түвшний боломжууч эрчимтэй нэмэгдэж байна. Гэхдээ хүн төрөлхтнөөс арай дэвшилтэд соёл иргэншил үүнийг барьсан байхыг бас үгүйсгэж болохгүй. Хүний хэмжээсээр хэдэн мянган тэрбум километрийн алсад байх ч тэдний хэмжээсээр магадгүй нь маш ойр зайж байж болох юм. Магадгүй тэд бидний яг одоо биднийг тэртээ
их алсаас чимээг бүхэн ажиглаж буг хийж мэдхгүй юм да. Ингээд бидний бэлтгэсэн бичлэг та бүхэн таалагдсан гэж найдаа. Лайк болон subscribe дарахаа мартва. Дараагийн бичлэгээр илүү сонирхолтой сэдвээр иргэн уулзцгаая. Хүлээж аваарай.